Японы алдар зохиолч Харуки Мураками хөгшрөлт доройтол намайг тавгүйтүүлдэг. Хүлээн зөвшөөрч чадахгүй шаналхан ч бий. Ялагдал бол ялалтаас илүү гүн гүнзгий зүйл. Маргаангүй гоо сайхан хөөрхөн бүсгүй байлаа гэхэд надад хөөрхөн санагддаггүй. Бүх хүн сэтгцийн ямар нэг асуудалтай. Би шөн дунд болж байхад гараад бүр цагаар авдаг амаргуудын зочд буудлын өрөөнд хүртэл орсон. Япончууд жил бүр хоёр зүйлийг мянган жилч хүрэлцэхээр төвчээр гарган хүлээдэг гэдэг. Нэг нь Токиог хормын төдийд газрын хөрснөөс арччихж магадгүй 8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дохио сэрэмжлүүлэг хязээ дуурах. Нөгөөх нь зохиолч Харуки Мураками Нобелийн шагнал авах нь үгүй юу гэж. Гэвч сүүлийн хэдэн жилийн турш гавьяа нь бүрдсэн гэж яригдж байгаа Мураками энэ шагналыг авсангүй. Тэрээр 76 нас өдрийг зооглож байна. 1970-ад онд Васидагийн их сургуульд уран зохиол грек театрын чиглэлээр сурахын хажуугаар өөр цайтал ажилдаг Итали ресторанд зөөгч хийж бас Пянзны дэлгүүрт ажиллаж явсан залуу хөвгүн дэлхийд алдартай зохиолч болчих нь гэж хэн санах вүлээ? Ирээдүйн эхнэр Йокотойгоо танилцаж 1974 онд хамтдаа Токиод Питер Кат хэмээх жаз клуб байгуулж ажиллуулж явжээ. Хүүгээ Mitsubishi компани ажилтан болгоно гэж тэмүүлсэн эцэг эх нь энэхүү замналд нь тунч дургүй байсан гэдэг. Бааранд коктейл найруулж согтсон хүмүүсийг хаалга руу гаргаж өгөх нь түүнд илүү гоё байсан юмсанч. 1981 онд жаз клубээ хааж зохиолчийн ажил руу шуудран оржээ. Харуки Йоко хоёр салахгүй хамт өтөлсөн ч хүүхэдтэй болсонгүй. Энэ дэлхий сайжирна гэдэгт итгэдэггүй тул хүүхэдтэй болох шийдвэр гаргаагүй гэж нэг удаа тайлбарласан байдаг. 80 дөхөж яваа Япон зохиолч бүтэн марафонд олон жил гүйсэн. Одоо харин өглөөдөө хөнгөн гүйж усанд сэлдэг. Мексикийн Универсалд өгсөн ярилцлагыг та бүхэндээ толилуулъя. Та сүүлчийн нэг өгүүлэлтээ эмэгтэй хүний хөгшрөлтийн тухай бас л аимшигтай бичсэн байсан. Хөөхөн царайлаг бүсгүйчүүд хөгшрөх нь танд таалагддаггүй болол та. Та ч бас өндөр настай болж байна. Хөгшрөл таныг тавгүйтүүлдэг үү? Тийм ээ. Хөгшрөлт нь аимшигтай ч юм шиг. Өөр дээрээ ярихад хөгшрөлтийн улмөр нүүрэн дээр минь жин дарсаар байгааг харж мэдэрдэг. Настай холбоотой өөр өөрчлөлтүүд ирсээр л байна. Цаг хугацаа өнгөрч нас өндөр болоход бие цогцс болон нүүрэн дээр ирдэг доройтол намайг тавгүйтүүлдэг. Хүлээн зөвшөөрч чадахгүй шаналхан ч бий. Та бейсбол их сонирхдаг. Токиогийн Yakult Swallows багийн фэн. Танай баг харахад л хожигдож байдаг. Ялагдагчийн фигүр таныг тэгж их татаад байдаг юм уу? Миний шиг 2 дугаар зэрэглэлийн баг дэмжихийн давуу тал бас байна. Заримдаа эсрэг багийн фэнүүд манай цэнгэлдэхэд илүү их болчихсон ч байдаг. Тоглолт үзэхэд цэнгэлдэхийн тал нь хоосон, тасалбар олж авах дээр ямар ч асуудал байхгүй. Ялагдлын ганган урлагт суралцах боломжийг бас олгож байгаа юм. Ялагдал бол ялалтаас илүү гүн гүнзгий зүйл. Та карнавал гэдэг өгүүлэлтээ үзлийн царайтайч бус талаараа сэтгэл татам эмэгтэй тухай бичсэн байдаг. Та харин энэ өгүүлэлгээ залуу насндаа бичиж чадах байсан уу гэж асуумаар байна. Миний гоо сайхны мэдрэмж ердийн нийтлэг мэдрэмжтэй заримдаа нийлдэггүй. Маргаангүй гоо сайхан хөөхөн бүсгүй байлаа гэхэд надад хөөхөн санагддаггүй. Харин ч бүр эсрэгээрээ царай муутай, муухай гэгддэг эмэгтэйчүүд надад тийм муухай санагддаггүй. Энэ эсрэгцэл тэрс үзэлж гихүү намайг сонирхолтой,
өвөрмөц амьдруулсан гэж хэлж болно. Тэрхүү өгүүлэг нь иймэрхүү амьдрал туршлагаа эргцүүлэх нэг боломж юм да. Таны хэд хэдэн бүтээлд Tokyo Blues, After Dark дандаа шөнө болж байдаг. Хүний сэтгэл зүрхнээс нарны гэрэлд харагддаггүй тал гэж байна уу? Их сонин л доо. Би их эрт унтаад өгдөг. Сайн ч унтна. Тэгэхээр би шөнийн турш юу болж байдгийг үнэндээ мэдэхгүй. Зүгээр л төсөөлж ургуулсан юм. Гэхдээ After Dark-ыг бичиж дуусгасны дараа би ямар нэг буруу зөрүү юм бичгээгүй байгаа гэж итгэхийн тулд Токиогийн төв орсон. Тэгээд миний төсөөлж бичсэн зүйл үнэн гэдгийг харж чадсан. Би шөнө дунд болж байхад гараад бүр цагаар авдаг амргуудын зочд буудлын өрөөнд хүртэл орсон. Та гэхдээ бас жаз клуб ажиллуулж байсан шөнийн талаар мэдгэл баймаар юм. 20 хэдтэй байхдаа л ажиллуулж байлаа. Та шөнийн шуухаа байжээ? Тэгэлгүй яах вэ? Хотод шөнө юу болж байдгийг би мэддэг байсан. Гэхдээ мэдээж 40 жилийн өмнө шүү дээ. Таны зохиолд сэтгцийн асуудалтай дөрүүд их байдаг. Ийм өвчнөөр шаналдаг хүмүүсийг илүү сайн ойлгоод байдаг юм уу? Та өөрөө бас ер нь тийм үү? Тэд нартай төстөө ямар нэг талыг та мэдэрдэг үү? Бүх хүн сэтгцийн ямар нэг асуудалтай. Жишээ нь та бид хоёрт ямар нэг эмгэг байж л байгаа. Хар зөнгөөрөө л тэрийг гадагшаа гаргахгүй илэрхийлдэггүй болохоос бид бүгдээрээ хачин этгээд бүгдээрээ галзуу. Энэ бол надад гүн гүнзгий суусан итгэл үнэмшил. Сэтгцийн асуудалтай хүний дүр бүтээх нь тийм ч хэцүү биш. Хүнд надад байдаг зан чанарыг л дийлгэрүүлж жаахан задгай бичээд болчихж байгаа юм. Таны зохиолын зарим баатар тун бүх нойрсдог, зарим нь үгүй. Би харин ч нэг сайхан унтан да. Дэрэн дээр толгой тавиад л 5 минутад дугжраад өгнө. Гуайлан шиг унтах чинь даанч үзэсгэлэнтэй дээ. Үнэн биз? Би өөрийгөө бүрэн эзэмдэж байгаа мэт л. Би сайн унтах их дуртай. Яг хизээ зохиолч болохоор шийдсэн бэ? Сайн санаж байна. 1978 оны 4-р сарын 1-нд 13 цаг 30 минутад. Ингэж хэлэхээр жаахан тэнэг сонсогдож магадгүй. Гэхдээ тэр үед өөрөө өөртөө тунхаглаад л уран зохиол руу орчихсон. Яг тэр үед эргэлт буцалтгүй шийдээд тэр жигээрээ шумбаад орчихсон гэсэн үг. Токиогийн жингүү цэнгэлдэхэд шатам халуун наранд нэг гартаа шар айраг барьчихсан тоглолт үзэж байлаа. Дэйв Хилтон гайхалтай гоё тоглолт толиулах акшнд би ерөөсөө нэг зохиол бичих юм байна гэд харваад ороод ирсэн. Тэр бодол их хүчтэй. Ён хитл орж ирсэн л дээ. Одоо ч тэр мэдрэмжийг эргэн мэдрэх шиг болж байна. Тэгээд л гэртээ ирээд шууд бичиж эхэлсэн. Тэгээд одоо болтол бичиж байна. Токиод бараг бүх ирчүүд адилхан гонжом өмсдөг. Харин таныг гонжом өмсөж байхыг хизээч харж байсангүй. Би хизээч өмсөж байсангүй. Манай улсад бие хүн байх их хэцүүлтэй. Хүмүүс чамайг сүргийн сэтгэхүйгээр шүүнэ. Ямар ажил, ямар үйлдвэрт байгаа вэ гэдгийг чинь л харна. Та хэрвээ Sony, Mitsubishi эсвэл банкнд ажилладаг. Токиогийн их сургууль төгссөн бол тэд дуу алдаж ямар агуу хүн бэ? Та бол нэр хүндтэй хүн юм гэдэг. Эдгээр бүлгийн аль нэгэнд харьяалагддаггүй бол ямар нэг офис, албан газар ажилдаггүй бол та хэнч биш. Тэр цаад зүүн булангийн л нэг сүг. Хичнээн авьяастай, маш ухаалаг байсан ч хамаагүй. Их сургууль төгссөний дараа яг энэ зүйл надад тохиолдож байсан. Би нэг том корпорац эсвэл нэг оффист ажиллахыг хүсээгүй юм. Тэгээд өөрийн жаз клубын байгуулад 7 жил ажиллуулсан.
Дараа нь би тууж ч болсон. Гэхдээ би хэнтэй ч адил биш өгөгдөлтэй. Би хүн хэвээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүндтэй гэх ямар ч бүлэгт би харьяалагддаггүй. Эдгээр бүлэг надад таагүй, баталгаатай биш санагддаг. Би өөрөөрөө байхыг хүссэн. Гэхдээ энэ нь Японд амар юм биш ээ. Би ч байж ядаад эх орноо орхиж гарсан. Би эх орондоо гадаад хүн юм шиг санагдаж байсан. Тэгээд л би явсан. Гэхдээ одоо юм өөрчлөгдөж байна. Jazz клуб ажиллуулсан 7 жил танд юу өгсөн бэ? Би их жаргалтай хүн байсан. Өглөөнөөс шөнө болтол хөгжим сонсоод л бүрэн гүйцэд эрх чөлөөтэй хүн байлаа. Эрх чөлөө миний хувьд тун чухал. Олон Япон хүнд эрх чөлөө тийм чухал биш байдаг. Олон хүн хөг зохицлыг, нийлэмжийг чухалчилдаг. Нөр их ажиллахын хажуугаар эрх чөлөөгөө гаргаж эдлэнэ гэдэл. Нийцж асуудалгүй амьдрах нь Японд их чухал зүйл. Харин миний хувьд бол эрх чөлөө хамгийн түрүүнд. Эх орноо орхиод хаашаа зогтсон юм? Грекийн нэг жижиг арал руу. Тэнд Токио блюзийг бичсэн дээ. Та аралд их дуртай юм а да. Та Хавайд бас гэртээ. The Lost цувралын зураг авсан арал дээр зуслантай байхаа тийм үү? Тийм ээ. Энэ цувралд би их дуртай. Гэхдээ тэр цуврал татагтаа тийшээ очиагүй. Арал нь миний түүхтэй адилхан гэх юм уу да. ертөнцийн нөгөө тал руу явсан хүмүүс буцах замаа хайдаг шиг л. Таны ном зохиолд бодит болон бодит бус төсөөллийн зүүдний түүх ээлжилдэг. Энэ сөрөгцөл тулгаралтаар юуг илэрхийлэх гээд байдгийг? Бодит байдал, төсөөлөл хоёр байнга хамт явж байдаг. Та шидэт реалист мөн үү? Габриэл Гарсиа Маркес надад их таалагддаг. Миний хувьд бодит байдал, зүүд төсөөлөл нь нэг л зүйл, хоорондоо ялгарахгүй зэрэг болж байдаг. Би бичиж байхдаа альва зүйлийн харанхуй тал руу орчихдог. Шөнө бол нэг л зүйрлэл, шөнө биш. Хэрвээ би хотын шөнийн тухай бичиж байвал миний ой тоонд байгаа харанхуйн тухай бичиж байдаг. Энэ үйл явцад бодит байдал, төсөөлөл хоёр гар гараасаа хөтлөлцөд хоорондоо харшихгүйгээр алхдаг. Зөв эсвэл буруу гэдгийг хэн нэг нь мэдэхгүй. Айл нь бодит, айл нь хийсвэр гэдэг нь ялгарахгүй. Ягаад ч ялгарахгүй. Надад итгэхгүй байж болно. Гэхдээ бид ингээд ярилцж сууж байгаа нь бодит гэж би баталж чадахгүй. Заримдаа эрэг дээрх Кафкаг уншихаар хүчирхийллийн аимшигтай дүр зураг өгддөг. Уншиж байгаа хүн дээр цус садарч байгаа юм шиг л. Хүчирхийлэл таны бүтээлд аль хэр чухал зүйл вэ? Бүхэл соёл эзэрхэг хүчирхий. Бүх улс үндэстэн ард түмэн өөрсдийн балмад аимшигт түүхийг давж гарах хэрэгтэй болдог. Хүнтэй салшгүй холбоотой эдгээр хүчирхийллийг илэрхийлэх цаг дээр янз бүрийн хориглох, цээрлэх зүйл гарч ирдэг. Харин Японы орчин үеийн соёлд хүчирхийллийг илэрхийлэхийг хордоггүй. Оюун санааны төвшөнд ч, хууль эрх зүйн хувьд ч, нийгэмд ч тэр. Гэхдээ би л хувьдаа хүчирхийллийн дүр зургийг бичиж буулгах дургүй. Үзэн яддаг гэх юм уу? Гэвч эрэг дээрх Кафка дээр гардаг муурын дүр зураг? Тийм шүү. Амьд хүний арсыг хуулдаг хэсэг бий, тийм ээ. Би иймэрхүү зүйл бичхийг үзэн яддаг. Гэвч энэ зохиол дээр үүнийг бичих хэрэгтэй гэдгийг ойлгосон. Учир нь тэр бол хүчирхийллийг, тэрхүү цусд явдлыг наривчилсан түүх. Зүгээр л нөгөө талд байгаа хаалга руу, харанхуй тал руу орж угаа зохиол. Өөрийн гисэн нэгэн хэвийн биеийн орхиод нөгөө тал руу орж чадах чадвар өгөгдөл гэх юм уу?
хүчирхийлэл, секс, сэтгцийн өөрчлөлт гэдэг нь энэ юм. Хаалга онгойлгох нэг төрлийн түлхүүр. Чи энэ дэлхийд ердийн нэгэн амьдралаар амьдардаг ч түүнийг хаяад нөгөө тал руу тэмүүлэх хэрэгтэй. Үүнд харин түлхүүр хэрэгтэй. Фукушимагийн цөмийн цахилгаан станцад гамшиг тохиох хүртэл таныг бусдын өмнө үүрэг хүлээсэн хоншоортой зохиолч гэсэн дүр төрх биднарт байгаагүй. Та тэрхүү аимшигт газар хөдлөлтийн золиос бологчдод 80,000 евро хандвалж байсан. Их сургуульд байхаас ал их улс төрждөг байлаа. Жон Ленноныг сонсч тамхи татаж Че Гевара миний шүтэн байлаа. Тэр бүгд марксизм алга болсон. Гэсэдий ч тэгээд бүх юм сайн ажиллаж байна гэж хэлж болохгүй. Фукушима намайг өөрчилсөн л дөө. Биднийг цөхрөл хоосрол руу хөтлсөн, авилгажсан хуурамч системд бид амьдарч байж. Онлын хувьд үр бүтээлтэй гэдэг нэрийн дор хуурамч тайлбараар цөмийн цахилгаан станцыг зөвтгөж байсан. Ямар тайлбараар? Станцыг барьж байгуулсан компани 100-ны туршид нэг бус удаа болдог цунамийн аюулаас сэргийлж хөрөнгө оруулалт хийхийг хүсээгүй. Цөмийн эрчим хүчний бодлогоо хинээрч юугаарч эсэргүүцүүлэхгүй тулд засгийн газар аюулгүй байдлын стандартаа бууруулсан. Олон хүн гэр бүл, найз нөхөд, байшин, эд хөрөнгөө нийгмээ алдахад хүргэсэн авилгацсан системийн оршин тогтнолыг Японы ард түмэн хүлээн зөвшөөрсөн юм. Амьдралын суурийг тэр жигт нь ганхуулсан. Маш олон хүн амьдрах хүсэл зориггүй болсон. Япон улс хавцал руу шидэгдэж бид бүтээн босгохоор чармааж байсан баян, амар тайван нийгмийн ойлголт зэвэрч унсан. Үр өгөөж гэдэг хавхтай үгээр биднийг хуурсан. Эрчим хүчний компаниуд асар их мөнгийг зар сурчлагаанд зарцуулсан, хэвлэл мэдээллийг худалдаж авсан. Цөмийн эрчим хүч бол өстой аюулгүй гэж ард иргэдийг итгүүлсэн. Цөмийн эрчим хүчил хэрэгтэй юм байна гэдэг ойлголт төрүүлсэн. Бодит байдал ийм байна гэж харуулад л. Гэтэл тэр өөрсдийн ажилласан бодит байдал нь хэнд ч мэдгэлгүй өөрчлөгдөөд явчихсан. Та яагаад өдөр болгон гүйсээр байна вэ? Гүйх тухай бичгтээ би юу ярих вэ гэд таны ном хүртэл байдаг. Яагаад гэвэл роман бичгтээ их адилхан зүйл л дээ. Гүйх, зохиол бичих гэдэг нь хоёулаа холын зайн үйл ажиллагаа. Бичхийн тулд дасгал хийж бэлтгэх хэрэгтэй. Архиуж байгаа зохиол бичдэг гэдэг бол шал худлаа яриа. Би сэтгэл зүйн хувьд хүчтэй байх хэрэгтэй. Гүйж байхад их сонин зүйл болдог. Бүх зохиолч нар гүйх хэрэгтэй. Амьдралынхаа туршид эрч хүчээ алдаад ирэхээр шүлэг найраг нь хүртэл зовчихдог. Би 33 наснда хүчтэй, эрүүл байхаар шийдсэн. Яагаад гэж? Мэдж байна уу? Танд тийм их авьяас байхгүй бол зөвхөн чанга бие, эрүүл амьдрал, бүтээлч сэтгэлгээх чинь гаргаж ирж чадна. Хэрвээ та Моцарт эсвэл Пушкин шиг сод авьяастан бол яаж ч ямар ч хэлбэрээр амьдарч тойрвож болно. Харин үгүй бол чи гүйх хэрэгтэй найз минь. Гэхдээ хараал идсэн урлагийн хүмүүс их байдаг шүү дээ. Хортой, эрүүл бус амьдралын хэв маягтай урлагийнхан арай илүү хурдан илэгдэж хорогддог гэж бодоод байдаг. Миний залуу цагийн бааtruуд Жими Хендрикс, Жим Моррисон, Жанис Жоплин гээд бүгд залуугаараа үхцгээсэн. Жими Хендрикс сайн байсан ч хар тамхины улмаас хангалттай сайн байж чадаагүй. Урлагт зүтгэн гэдэг нь тэнцвэртэй, спортлог амьдралаар өөрийгөө нөхөж байх ёстой эрүүл бус үйл ажиллагаа. Хэн нэгний дотроос түүх хайж олоод хүүрнэх нь их аюултай. Өдөр бүр гүйх нь надад энэ аюулыг сануулж байдаг. Гэвч яагаад тийм аюултай гэж? Чи нэг түүхийг өргөжүүлээд бичиж байхдаа чиний дотор үүрлэж байгаа хортой тулгарна. Энэ хор байхгүй бол чиний өгүүлэх түүх зүгээр буцлагсан загас шиг уйтгартай амтгүй болно.
Миний зохиол ухамсарын хамгийн аюултай хэсэгт ороод байрлчихдаг. Тэр хорыг би оюун ухаандаа мэдэрч тэрнээс нэлээн сайн тунгаар авч уншигчдаа өгдөг. Орчуулсан Немка Копите. Уншсан Баяр Баддарж.